81 дахь дугаар өнөөдөр бид сүнсний ертөнц номноос хоолон хүр дээр дамнагч хар сүнснүүд гэсэн хэсгийг та бүхэнд ярьж өгөх болно. Хүрдний дээрээс эхлээ ярьж байгаа өмнөх дугаарт болохоор мэлмийн хүр дээр дамнагч хар сүнс байсан бол одоо бол хоолох, ховыг мэдүүлэгч, дамнуулагч хар сүнсүүд буюу дуу аваа, шуугин чимээг өөрөөсөө гаргаж оршдог хар сүнсүүд хоолон хүрдийг ноёлдгоо буюу эзэлдэгэ гэсэн үг байна те. Содон сонин аваа буюу хүмүүний биеэс гарамгүй чимээнүүдийг гаргадаг сүнсүүд байна. Тэд хүмүүний биеийг ховсдох, урхитах чадвартай зэрэгцээ. Үгийн хармуу ирчмээр хооллон оршино. Хоорондоо их төстэй, дөрвөттэй. Нэг нэгээсээ ондооших хуулиар үүсэн бий болдог. Хүмүүний биед хүний мөрний 2 гурвалжин булчин болон хонхорхой 3-ыг тус хийж зэрэгцэн оршино гэж байна. Тэгэхээр өмнөх дугаар дээр ч гэсэн хэлсэн иймэрхүү хар сүнсийг хүн өөрөө л татдаг. Тэгээ сайныг ч хүн өөрөө татна, муугч тухайн хүн өөрөө татна. Тэгэхээр ямар хүнд ийм хар сүнсүүд суух боломжтой вэ гэхээр хар муу үгсийг байнга давтан ярьдаг хүмүүс. Хоолон хүрдний үл тогтох хэлбэлзэлт эрчимтэй хүмүүн дээр бол суух нь их гэж байгаа. Дээрэс нь яг хоолон хүрдний эрчим төрөлхийн буюу эцэг эхээс хамааралтай сул хүн дээр бас суух боломжтой гэж байна. Эсвэл хоолон хүрдэн тушаа далдын хорт сумаар харуулсан байвал түүнд хамгийн ихээр суудгаа гэж байна. Энэ далд сум гэдэг нь бол минийхээр бол хоолон хүрдэн дээр одоо мэдээлэл үйл ажиллагааг гэмтэх төрлийн сөрөг мэдээлэл суудсан байгаа л гэж ойлгож болно. Одоо бидний ярьж заншснаар бол энэ бол нөгөө хараал жатах гэж ярьдаг тийм. Тэгтээ хараалыг ихэвчлэн энгийн хүмүүс бие биендээ маш их гомдох, маш их уурлах тэр үйлдэлээс болоод тэр нь ингээд хүнд хараал болж очих нь бол элбэг гэж өмнөх дугаарууд дээр бол ойлгосон байгаа бах. Энэ төрлийн хар сүнс нь эр эм хүстэй. Хүйсгүй гэсэн 3 төрөл байдаг гэж байна. Эр эм хоёр нь хоорондоо шүргэлцэх төдийд шинээр ондоошхон хуулиар үүсэн бий болдог. Олноор бос зөвхөн нэг нэгээр үүсэх бөгөөд эм сүнснээс салдаг. Шүргэлцээд байвал төдий тоогоор үүсээд л байна. Шинээр үүссэн сүнс нь наалдаж болох, сууж болох хүнийг олон олтлоо хисэн шогшно гэж байна. Одоо өөрийн наалдах хүнээ хайгаа явж идэг байх нь тий. Ингэж явхдаа хоолон хүрдний эрчмийн дархлаас султай хүмүүнийг эсвэл хар муу үгийг хэлсээр байгаад өөрийнхөө гадуур үгийн хар эрчмийн бүрдлийг бий болгосон хүмүүнийг олно гэж байна. За оллоо гэхэд шууд наалтчихгүй. Эхлээд тэр хүмүүнийг хаанаас нь яаж суух вэ? Ойртох уу, тулах уу хэмээн бодон ажиглаж шинжинэ. Нойрсохтой сул байна уу, өсөхтэй сул байна уу? Ганцаараа явж байхтай сул байна уу гэх мэтчлэн бодож холбогдох нөхцөлийг буй болгоно. Тэгээд хамгийн сул байх үед нь эргэлдэж буй хүрдний завсраар холбоосоо оруулах уу, хүрдийг нь зогсоох уу? Хортой сумаар харуулсан байлаа гэхэд сумынх нь хаагур холбогдох вэ? Сумаар нь холбогдох уу, хортой сумны эрчмээр нь холбогдох уу гэх мэтээр бодон өөрийнхөө аргаар холбогдно. Тэднийг дийлдэн баригдашгүй уур ухаанд хар сүнснүүд гэвэл онно гэж байна. Дийлдэн баригдашгүй уур ухаанд гэж шүү. Хоолон өнгөөрөө ондоошсон юм байна гэж үзтэл өөр зүйлээр ондоошсон ч байдаг. Тэднийг мөн чанараар нь бүрэн тогтоох боломжгүй. Тиймээс тэднийг тийм үйлийг тэгж хийдэг, ингэж хийдэг гэж хуваан үзэх боломжгүй юм аа. Ондоошиж буй учир ямар ч үйлийг хийхдээ хувирах боломжтой гэж байна. За эдгээр хоолон хүрдний хар сүнсүүд нь эхлээд ажиглалтаа явуулчлаа. Тэгэнгүүтээ одоо яг холбогдох үйл ажиллагаагаа хийж эхлэх нь байна. Эхлээд тухайн хүнээс сайн эрчимүүд байвал түүнийг нь сорон авдаг гэж байна. Тэгээд ар шил болон 2 мөр рүү нь ойртон дөхнө. Ингээд хүмүүний махан биетэй өөрийнх нь бие шүргэлцэх байдлаар тулж холбоогоо тогтооно. Холбогдсон бол хороо шахаж эхэлнэ. Эрчмийг нь сорно, хормон үйлдэлүүдийг хийлгэнэ. Хачин чимээнүүд содон аваа гаргуулна. Хоолон хүрдний харалтаа байрлан тулах үедээ л өөрийн хороо шахан оруулдаг. Хүрдэнд суун гэж эрчмийг нь зогсоогоод үүсийг нь хориод хар муу үгсийг хилүүлэх, хорт муу эрчмөө шахаж оруулах гэх мэтээр захирч үлсээ дүрхийг хэлнэ. Нэмж хэлэхэд хүрдэд ойр байрлах, хүрдээр дамнан холбогдох, хүрд дээр суух 3-ын хамгийн хоруу хэцүү нь хүрдэд байрлах нь бөгөөд тэгснэр хүмүүнийг захирч чаддгаа гэж байна. Ийм төрлийн сүнс суусан байвал дараах шинжүүд илэрнэ. Итгээд сонин үгс их хилдэг болно. Хачин содон хоолой өнгө аваа гаргадаг болно. Хоолон хүрдэд хамаарах эрхтнүүд нь чилэрхэж эхэлнэ гинэ.
Амаас нь хар муу үгсийг ёрууд гарна. Наадах чинь бүтгүүдээ гэхээр яг тэр хэлснийхэн дагуу үл бүтнэ. Тэдгээр нь хоолон хүрдээс бусад хүрдүүд рүү дамнадаг. Их эргэлтийн хоёр эргэлт, бага эргэлтийн хүрдүүдийн эргэлтүүдээр эрчмүүд нь дамнаад хар сүнсний хар муу эрчмийн үүсэлтэй хүчнүүдийг бий болгож болдог. Хоолон хүрдээр дамнаж байгаа учраас бамбаа булчирхаатай холбоотой гэсэн үг үү? Бамбаан даавар булчирхаадаар дандаа дархлааны эсүүд төлжиж хүчээ авч байгаа шүү дээ. Тэгэхээр хүрдийг зогсоохоор эсүүд төлчгөө болох уу гэсэн чинь хэмнэ буурна. Ам хөдөлж ярьж булчин ажиллаж байгаа учраас багхан хэмээрээ эсүүдийг бий болгох бөгөөд бүрэн зогсохгүй гинэ. Тэр хүмүүний хоолон хүрдэд яаж нөлөөлөх вэ? Хэмнэ багасах уу эсвэл сөрөг эргэлттэй болдог юм болов уу гэсэн чинь хоёулаа байж болно. Бамбаа булчирхай томорч байдагтай холбоотой юу гэсэн чинь холбоотой. Бамбаа булчирхай ч баг оролцохгүй эд эрхтэн байдаг юм байлээ шүү дээ, тий. Шүлсний булчирхайд яаж нөлөөлөх вэ? Шүлс хатаад байдагт нөлөөлж байгаа болов уу гэсэн чинь нөлөөлөлгүй яах вэ? Эрүүхэ булчирхай чинь хилний доорх хонхон булчирхай руу хортоогоор эсвэл зогсонгшуулах байдлаар дээш эрчмийг дамнуулчихвал шүлс хатаж уруул омголтноо гинэ. Хар сүнс суусан байхад тэр хүмүүнээс ямар шинж чанартай шүлс илүү гарах вэ? Шүлтлэг үү, хүчлэлэг үү, гашуун болдог уу гэсэн чинь хоёулаа байж байх боломжтой. Өвгөн миний ажилласнаар эрчим чанарын үйл наривдаад ирвэл эрдэслэг шүлтлэг болно. Хоруу эрчим нөлөөлөд байвал эрдэслэг чанар нь буурах буюу хүчлэлэг болно гэж байна. Суухын тулд хоолон хүрдний эргэлт эрчим ямар нэгэн байдлаар буурсан, зогсонгшсон эсвэл муу эргэлттэй болсон байх учиртай. Тэгж байж нэмээд сөрөг эргэлттэй эрчимтэй болгоно. Хоолон хүрдээс хар эрчим ундарсан мэт эрчмийн урсгал хүрдүүдийн хооронд эргэлтнэ. Дуучин хоолон хүрд нь сайн байгаа учраас тийм байдалд өртөхгүй юу гэж асуусан чинь хоёр талтай. Эрчим хэд аривдан хоолон хүрд хурдтай эргэлдээд л байвал сүлддэг үе бий. Тэр үед хэмнэ борох ба ингэснээр суух боломжтой. Сүлддэггүй хүрдтэй хүмүүс байдаг бөгөөд тэдэнд бол суухгүй. Хар муу үгийг өөрийн орон зайд bijүүлсэн байвал хоолон хүрд хүчтэй байсан ч сууна гэж байна. Тэгэхээр хар муу үг хэлээл байх юм бол хичнээн дуучин байгаад хичнээн хоолон хүрдэн сайн байгаад ямар ч нэмэргүй юм байна. За энэ хүрднүүдэд ямар зүйл эргээ нөлөөлдөг болоод сөргөөрд нөлөөлдөг ямар арга хэмжээ авч энэ сэргийлж болох уу талаар Домчин судар номноос бол бэлтгэсэн тийм дугаар байдаг. Тэндээс хоолон хүрдийн талаар дэдлэгрэнгүй мэдэх боломжтой байгаа шүү. За дуучин гэд байгаа залуу хүүхдүүд ёс бус хөвгтэй дуучид гэд байгаа залуу хүүхдүүд ёс бус хөвгтэй таагүй хэмнэлтэй дууг дуулж байна. Тэдэнд яах вэ гэсэн чинь үг хэмнэл хоёр өөр шүү. Үг хэлийг bijүүлсэн бол хэцүү. Нэг удаа дуулбал хар муу үгийн эрчмэл болно. Ганц дууллаа гэд хар сүнстэй тэгж их холбогдохгүй. Харин хар муу хэмтэй байвал бэрх шүү. Тэгвэл хоолон хүрд хийгээд сонроор дамжин эрчмийн эргэлтийг буруугаар эргүүлэх боломжтой. Нөгөө хараал шиг л юм байна. Энгийн хүмүүс маш их үзэн ядах ч юм уу маш их гомдох тэр эрчим нь хуралцсан эрчмээрээ үг хэлэх нэг өөр сэтгэлийн хувьд те айхтар тэгж эрчим хуралдуулаагүй зүгээр хэлэх нэг өөр эрчим мэдээлэл гэдэг маань яавал хүчтэй болдог вэ гэдгээр нь бид нар жоохон ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ганц дуулаа гэд тэр нь тийм айхтар сүртэй байх албагүй баг. Тэрийг чинь альва юмыг эрчимжүүлнэ те хүчжүүлнэ гэдэг чинь арай өөр зүйл байгаад байгаа байхгүй те. Тэгтэл бид нар хэлж ярьж буй зүйлтэй нэлээд анхааралтай байх хэрэгтэй. Тэгтээ маа залуучууд хайрцангуй тийм сөрөг зүйлийг би бол хийдэг гэж бол хардггүй. Үнэн бодит байгаа байдлыг эсвэл арай жоохон бага зэрэг хэтрүүлэгтэйгээр хэлж бусдад ойлгуулах тийм үг хэлэхтэй байгаа юм шиг удаа санагддаг. Харьцангуй гайг бах. Сонсох дуртай дуугаа биш өөр ая дуу сонсдог болох зэргээр өөрчлөгдөхгүй гинэ энэ хар сүнс хоолой хүрдэн дээр суухаар. Тэгсэн чинь амнаас гарах өнгө аясад өөрчлөлт гарнаа. Занд руу, цохолдуу, уцаарлангуй өнгөөр ярьдаг болно. Тэр шааж төвшөөгөөд буймит ярина. Зарим нь хүмүүстэй ярилцах хүсэлгүй болдог. Дууга дотогш хураагаад яах гээд байгааг нь мэддэхгүй болдгоо. Хайр хэлний хараалын үг, манай хэлний хараалын үг хоёрын хооронд эрчмийн ч юм уу ямар нэгэн ялгаа бий юу гэсэн чинь хар муу үг хар муу эрчмийг үүсгэж байгаа учраас хинч хэлсэн ялгааг бол
хар эрчим адил хэмдэн засраагаад байна гэж байна. Тухайн үгний утгыг ойлгож л байвал гадаад үг ч байсан, монголч үг байсан хэрвээ сөрөг үг бол сөрөг эрчмийг бол ялгаруулнаа гэж байна. За яг энэ дээр нэг нэмэлтээр нэг юм хэлье гэж бодож байна. Нэг комментээр асуусан байсан. Бид нар засал хийлэх гээд төвдөр ном уншуулдаг. Тэр яг ямар зарчмаар ажилтдаг юм бэ гэж нэг хүн асуусан байсан. Энэ бол яг энэ зарчим байхгүй юу? Тухайн төвд номны үгний утгыг тэр лам мэдж байгаа тийм үү? За бид нар бол мэдэхгүй байж болно. Лам өөрөө мэдж байгаа учраас тэр үгнээс гарах тэр эрчмийг илүү гаргаж байгаа гэсэн үг. Бид нар үгний утгыг мэдгүйгээр ямар нэг юмыг унших, үгний утгыг мэдж байгаа хүн унших хоёрын хооронд эрчмийн ялгаа байгаа гэсэн үг. За тэр төвд номнуудын үгний ихэвчлэн тэр цаад агуулга нь болохоор юм ерөөлээд юм билээ. Бидний харуул. Авахтай ийм хүн энэ жил ингэж сайхан ажил төрөл нь бүтгээ тий. Ингэж сайхан эрүүл саруул явгий гэсэн тийм утгатай дандаа юм ерөөлийн үгнүүдийг уншдаг л гэж би бол ойлгосон. Тэгэхээр тэр ерөөлийн эрчмийг хэдий төвдөр хэлж байгаа ч гэсэн тухайн лам нь тэр үгнийхээ утгыг мэдж байгаа учраас эрэг эрчим энергиэр тэр хүнийг яах нь хүртэндэх мэдээллийг нь сөрөг байгаа бол засаад ч юм уу за иймэрхүү процесс болж байгаа гэсэн үг. За энэ нь тэгэхээр хар ухаанаар ойлгох юм бол бид нар хин нэгэн мөнгө өгөөд өөртөө ерөөл хэлүүлж ийн гэсэн үг төвд хэлээр. Тэгэхээр бид нар заавал тэгэх бол шаардлагагүй гэж би бол хувьдаа боддог. Ерөөлийг өөртөө хэлж болно тийм үү? Тэгж энэ жил тэгэх болно те. Ийм сайн сайхан ажил хийж ингэж амжилтанд хүрэх боломж гэдэг юм уу те. Өөрийнхоороо энэ амжилтын ерөөлийг өөртөө хэлж ийн гэсэн үг. Миний хараад энэ ерөөлийн үгийг бид нар ээж аваасаа, эмээ өвөөгөөсөө, ах эгч нараасаа, тэгээ ойр дотныхоо хүмүүсээс сонсч ивэл илүү биднэрт эерэг нөлөөлдөг баха гэж би боддیں۔ Тэгэхээр бид нар гэр бүлийнхэндээ, ойр дотныхондоо ерөөхгүй маа гэхэд ядаж нэг тийм хоорондоо эв найртай байх юм бол тухайн гэр бүлийн гишүүдийн ажил амжилт эерэг байх. За дээрэс нь улс үндэстэн тухайн дүүргийнхэн, тухайн хорооныхан, тухайн байрныхан бие биендээ сайхан үг хэлцдэг байх юм бол энэ нийтээрээ ийм эерэг энергиэр цэнэглэгдээд тэр бол жинхэнэ бидний тухайн жилийн засал болж болох юм а гэж би боддог. Жишээ нь Оросын кинонд ялангуяа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Салхтаа баяртай биш сайн сайхныг хүсье. Гэх мэтчлийн ийм энгийн өдөр тутмын үг шиг болцсон ийм арт түмнүүд нэлээх юм. Бидний олон зуун жил болсон өв соёлд маань ийм сайхан ерөөлийн үг өдөр тутамдаа хэрэгэлдэг байсан. Сүүлийн үед бид нар хэрэглэхээ болцсон болохоос биш тийм үү? Ингээл мэдлэгтэй юу байна гэж байна. Тэгэхээр юмгүй дээ гэж хариулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлийн бид нар үгийн эрчим маань цаашаа амьдралын эрчим энергийг сөргөөр хувиргах тал руугаа яваад байгаа юм болов гэж би бол энэ номнуудыг уншиж хахад бол бүх хүмүүс ер нь тийм ойлголттой болсон байх гэж бодож байна. Жишээ нь бидний байнга хэрэгэлдэг гайхамшигтай гэдэг үг шүү дээ. Үгний үндэс нь гай байгаа байхгүй юу? Гай гамшигтайч гэж байгаа юм шиг Тэгэхээр энийг эртний монгол хэлэндээ монгол бичгээр бичиж байгаа үг чинь ГХ гэдгийг нэг үсгээр бичдэг Тэгэхээр бид кирилл рүү орохдоо ГХ хоёрын хооронд нэлээд ийм замбраагүй юм үүссэн юм байна гэж харсан. Тэгэхэд хайхамшигтай гэж хэлэх нь биднэрт илүү ерөөлтэй гэсэн үг. Гайхмараа биш хайхмараа, авгаа биш авхай. Нийгэм гэдэг үгийг жишээ нь нийтээрээ гэмтэй гэдэг утгыг бол илэрхийлээд байгаа. Тэр нийгэм гэдэг маань нийтээрээ нэг хэмнэлт байхыг нийхэм гэж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн ГХ дээр нэлээд анхаарч бид нар тэгтээ монгол бичиг рүү орох гэж байгаа учраас энийг засахад бол илүү амар байх гэж бодож байна. Мэдлэгтэйч тэр аливаа хүмүүстэй харьцахдаа аль болох юм эерэг эрчим гаргахаар өгнүүдийг ерөөж ингэж өдрийг сайхан өнгөрүүлээрэ оройг сайхан өнгөрүүлээрэ танд сайн сайхныг хүсье гэх мэтчлийн ийм өгнүүдийг хөвшил болгол их зүгээр юм болов гэж бодоод байгаа. За тэгээд өргөжлүүлээд эдгээр хар сүнснүүдийг дарах арга байгаа юу гэсэн чинь дарах арга нь бүрэн тогтоогдоогүй байгаа. Тал бүрийн аргаар дарж болно. Бүрэн тогтоогдоогүй гэхээр эдгээр харьцангуй хүчрхэгдсэн байгаа юм байна тийм үү гэсэн чинь яг зөв. Ангааж чадахгүй байгаа өвчнүүдтэй адил болоод байна. Яг тийм гэсэн арга байхгүй учраас өөр аргаар дардаг.
Учир нь тэнд ондоочлын хууль гэх их том хууль хэрэгжээд байна. Ихэвчлэн 5 махбодын эрчмийг ашиглан дарж буй. Ингэвэл тэдгээр нь сүгнэлгүй устгахад тун ойрхон байдаг. Зарим нь 5 голтооч бас бий. Тийм сүнсийг 5 удаа мөхөөж байж 6 дахь удаад нь бүрэн устгана. Заримыг нь маш их хүйтний эрчмээр точроож, заримыг нь зэр зэвсгээр, заримыг нь үнрээр мөхөөж байна. Тэнгэр нэргэгч юм уу, ямар нэгэн байгалийн дуу чимээнд дарагдах уу? Дуу чимээгээр тэгж амархан дарагдахгүй. Учир нь тэдний дайтах ур ухааны гол чадварууд нь байгаль ээжээс гарах чимээнүүд байдаг. Гэхдээ шувууж эргэх байгалийн зарим чимээ зэрэгт чадварууд нь дарагдаж байгаа харагддаг. Үүрийн жингээр дахиад онгодох чимээнд зарим дарагдах уу гэсэн чинь тэд нар зайлс хийдэг энэ чимээнээс. Энэ сүнсийг хамгийн хурдан дарыг гэвэл хамгийн түрүүнд эрчмээс тоосонцрыг нь авч уншина. Ямар чадвартай юм байна, ямар өнгийн эрчимтэй юм байна, тийм үйлд амархан дарагддаг уу, тийм үйлийг хүчтэй дүүргдэг юм байна, төдий хугацаанд туулсан, тийм хүмүүсийг дамнасан юм байна гэх мэтээр мэдээллийг нь уншина. Ийхүү цуглуулж байгаад хурамстын авиадын өвгдөд тушааж болно. Зарим махчин шувууд эдэш рүү дайрахтаа гаргадаг дууг гаргаж болох уу гэсэн чинь хэрвээ зэвүүцлийн улбаатай байвал зарим нь хүчээ авна, зарим нь хүчээ алдан мөхөөд байдаг гэж байна. Бас яг тийм гэсэн арга барил бол үнэхээр хэцүү юм байна. Барьцгүй их элдвтэй сүнс байдаг гэж байна. Харын ертөнцид бол ийм сүнснүүд арвин бий. Хүмүүний биеэс салгаж байж дарах уу, суусан байхад дарах уу гэсэн чинь аль ч үед дарж болдог. Тэднээс ямар дуу аваа гарт юм бэ гэсэн чинь янз бүр. Зарим нь аваагүй атлаа оршин тогтдог. Зарим нь хамгийн дээд өнгийн нарийн авиануудыг гаргана. Хүмүүний биеэс гарамгүй авиануудыг гаргана. Хоолон хурдан суувал хэр удаан хугацаанд хүмүүний амийг авах вэ гэсэн чинь янз бүр байдаг. 8 сар болсон ч байна, зарим нь хэдэн 10 жил болсон ч байна. Хүрдэд суувал хэр хугацааны дараа хоолын хавдрыг үүсгэх вэ гэсэн чинь хамгийн багадаа 3-4 сар орчмын дараа бий болоод байна. Захирч байгаа хар сүнс нь тэр хүмүүнээр үйл хэргийг захиран хийлгээд байгаа юм. Үүний илрэл нь би өөрийн мэдлгүй ийм зүйл хэргийг хийжээ гэж хожим нь хэлүүлдэг. Ийм сүнс суусан байвал зөвхөн хоолон орчмын өвчлөл үүсэх үү гэж асуусан чинь үгүй ээ. Учир нь бамба булчирхай улаан хоолой цагаан хоолоогоор дамжаад хороо цааш түгээх боломжтой тул бүхэл бид нь тархсан өвчлөлийг бий болох боломжтой. Хэн нэгэн хүмүүн буруу үйл хийсний улмаас хоолон хорт хавдар тусах шийтгэл авчээ гээ. Тийм зүйл байх боломжтой гэсэн чинь байгаа гэж байна. Үүлийн үрийнхээ хэлхээнд тийм өвчин туссан тохиолдолд бид нар засах гээд очих нь зөв үү буруу юу гэж асуухад нэг ухаандаа зөв, нөгөө ухаандаа буруу. Зөв хэмээх нь хүмүүнийхээ төлөө гэсэн хамтын хариуцлагын хуулиар бол түүнийг ангаах гээд очих нь зөв. Буруу хэмээх нь хэдийнэ үүлийн үрийнхээ хариуг авсан учраас түүнд хэрхэвч оролцож болохгүй. Тэр бол үр чиний сонголт гэж байна. Хар сүнсийг дарах зэвсэг нь ямар төрлийн байвал дээр вэ? Хар зэвсэг нь туяа, цацраг, гэрлийн байвал илүү нийцнэ. Зөвхөн эрчмийнх гэвэл багтана шүү гинэ. Бид байгаа хорыг шүүх, задлах хэрэг гарлаа гэхэд хорын ерөндөг нь юу байвал илүү зүгээр вэ гэхэд зөвхөн бэлэг дүрээр нь гүйлгүйлэн бахардуулж унагсан нохойн шүс. Бэлэг дүрт ногоон алан могоон хорт шүлс хоёр л илүүтэй сайн. Зөвхөн бэлэг дүрээр гэж байна. Арга дүрээр буюу бодит нохоог ингээд бахардуулж унгаад авсан шүлс биш. Бэлэг дүр буюу бидний нүдэнд харагдахгүй тэр ертөнцийн нохооны шүлс шүү. Мөн тэр ертөнцийн ногоон алан мог гэж байна. Энэ засал хийх тийм үү, энэ хар сүнсийг зайлуулах нь илүү зүн бэлгтэй хүмүүс рүү хандсан мэдээлэл байгаа. Ингийн бидний хувьд яг юуг сайн ойлгох ёстой вэ гэхээр муу зүйлэгч вэ, сайн зүйлэгч вэ зөвхөн бид өөрснөө татдаг. Үүлийн үрээр ч юм уу бодлынхаа хүчээр ч юм уу. За энэ тохиолдолд бол яах нь вэ? Хар муу үгийн эрчмээр илүү татах нь байна. Эсвэл хоолон хүрд маш бага хэмжээнд очиж унсан тохиолдолд гэж байгаа юм. Тэгэхээр энэ тохиолдлууд бол төрөлхийх байж болох юм байна. Эсвэл ямар нэгэн хорлолоор байж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд бол мэдээж маш бага. Дийлэнхтэй хүмүүс өөрснөө л тэр хар эрчмийг татдаг.
өөрсний тэр одоо ухамсар дорой, хүн чанаргүй, тэ соёлгүй тэр байдлаараа л бид нэр хар эрчмийг өөрөөсөө ялгаруулна. Тэр хар эрчим нь хар сүнснүүдийг дуудана гэж байгаа. Тэгэхээр бид нэр илүү зөв хандлагатай, зөв бодолтой байх юм бол ямар нэгэн хар эрчим тийм үү, дээрэс нь хорт хавдар зэргийг тусахгүй байх боломж бол нэлийн өндөр хувьтай байгааг бол энэ номнуудыг уншаад тийм домчийн судруудыг уншаад би бол маш сайн ойлгосон зүйлүүд юм аа нэг. За тэгэхээр өнөөдрийн сэдвийн агуулга ингээд өндөрлж байна. Дараагийн дугаар бол 4-р орно. Нэлээд чухал цуврал байгаад байгаа учраас та бүхэн маань одоо энэ сүүлийн дугаарыг сонголтоо хийхгүйгээр алгасалгүй сонсоорой гэж хүсье. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяр таа.